За AliExpress-ийн тухай бичлэг оруулъя. За энэ бол Alibaba, AliExpress эдгээр бүгдөө нэг том групп. За AliExpress Европын орнуудад арай хүмүүс илүү хэрэгэлдэг гэж би ойлгосон. Гэхдээ Монголд хэрэгжилж болдог. За энэ юунаас хятадын энэ интернет дэлгүүрээс бараа худалдаж авахд бол нэлээд хэдэн сайн талуудтай. Ягаад гэвэл энд шуудангийн төлбөр төлөхгүйгээр бараа захиалж болно. Бас энэ нөгөө захиалсан барааныхаа тодорхой хувийг буцааж авдаг. За бүртгэл нь бол амархан нөгөө ерөөсөө л email хаягаа бичээд хамгийн гол нь юугаар нэр овгон зөв бичээрэй. Ягаад гэвэл юуны банкны картаараа төлбөр төлөх учраас. За тэгээ бүртгүүлчихэд нөгөө энд email руу чинь мэйл ирнэ. За энэгээр нь confirm хийгээд за ингээд нөгөө аккаунт нь бэлэн болж байгаа гэсэн. За одоо эндээс юу болгон бараа болгон тийм юутай байдаггүй. Шуудангийн мөнгө төлбөр төлөхгүй байдаггүй. Бас зарим бараанууд ингээд байж идэг. Шуудангийн мөнгө төлдөггүй. За тэгэхээр энд нэг энэ free shipping гэсэн энийг дарах ёстой. Хэрвээ энийг ингээд зөв тэмдэг тавьчих юм бол одоо энэ бараанууд ерөөсөө бүгдөө шуудангийн төлбөр төлөхгүй гэсэн бараанууд. Тэгээ сайн ажиглаараа энэ доор нь ингээд хэрвээ ийм байх юм бол free shipping гэдээ байх юм бол та нар шуудангийн мөнгө төлөхгүй гэсэн үг. За хэрвээ энэ байхгүй бол шуудангийн мөнгө 1, 2, 3 доллар төлөөд идэг. Тийм учраас эндээс ингээд энийг өөрсдөө сайн тохируулаарай. За одоо энэ ингээд мэдээжийн хэрэг брэндүүд байгаа. За энэ захиалсан барааныхаа тодорхой хувийг кэшбэкээр буцааж авдаг. За энэ ажиглаж байгаа бол миний дээд талын энэ юун дээр yes гэж бичсэн байна. За энэний эхний видео бичлэг нь бол энэ кэшбэк яаж авах вэ гэсэн бичлэг байгаа. Энэ бол 2 дахь бичлэг нь. За тэгээ дараа энэ кэшбэк яаж авах вэ? Кэшбэк гэж юу юм бэ гэсэн тэр сайтыг сайн судалчаад тэгээ дараа нь AliExpress-ээс захиалаарай. За одоо ямар нэгэн бараа сонгож авъя. За жишээлбэл би одоо энд нэг энэ сонгож авъя. Шоо захиалъя гэвэл за хамгийн гол нь нөгөө одоо энэ ингээд дөнгөж элсэж байгаа хүнд $2 купон өгдөг. За энэ купоныгоо нөгөө захиалгахтаа хэрэглэж болно. За энийг би төр зүр дээш нь авчи. За одоо ингээд сонгохын тулд энд хамгийн гол нь за өнгөө сонгоно. Өнгөө сонгочлоо. За одоо энд ингээд хараарай. Шуудангийн мөнгө төлөхгүй гэсэн. За энд ингээ худалдагч нараас нь янз бүрийн купонууд өгдөг. Энийг уншиж судлаарай. За энд болохдоо зэрэг хүмүүсийн нөгөө энэ дэлгүүрээс худалдаж авсан хүмүүсийн сэтгэгдэл байдаг. Одоо тэгээд зураг мураг нь ямар юунууд ирсэн байна уу гэд. За энэ дээр болохоор нөгөө энэ худалдагчийн хувь нь өөрөөр хэлэх юм бол энэ 5 шуутаа 94% нь одоо нэлээд сайн байна гэсэн үг. Тэгэхээр энэ худалдагч бол нэлээд найдвартай худалдагчаа гэсэн үг ээ. Тэгэхээр энэ хамгийн гол нь энэ юунуудын 5 шүгэн сайн хараарай. За тэгээд энд нөгөө худалдаж авсан хүмүүс сэтгэлдээ бичээд ингээд зургнуудаа тавьсан байгаа. За энд болохдоо зэрэг энэ худалдагчийн нь өөрийнх нь хувь нь энэ дэлгүүр нь за энэ одоо онгоогод хэдэн жил болж байгаа гэсэн ингээд бүх мэдээллүүдийг нь олчихно. За одоо ингээд энийг ойртуулж хараад за цааш нь яаж худалдаж авах вэ гэвэл мэдээж хэрэг тэр дээд талын мөнгө юунуудыг хэдэн ширхгийг авах бүгдийг тааруулчаад за одоо ингээд за энд хамгийн гол нь өөрийнхөө овог нэрнүүдийг яг сайн зөв бичээрэй юунуудаа. За ингээд хотын дугаар, за энэ zip кодоо юун дээрээс интернетээс олоод, за ингээд утасныхаа дугаарыг ингээд цаашаага яваад байна. Тэгээд харин хамгийн доотлол дээр нь нөгөө би энд одоо нөгөө яаж бичиж болохгүй учраас за ямар ч байсан ингээд бичээд үзээд тийм үү. Монгол. За хэрвээ минийх цаашаага онгойвол онгоохгүй байж яагаад гэвэл би энэ
жинхэнэ нэрээр бүртгүүлээг учраас за одоо ингээд ямар нэгэн байдлаар цаашаа гарч ирэх нь үгүй юу? За Улаанбаатар чинь zip код хэд байлаа? 100 байсан билүү? Би сайн санахгүй байна. Хэд байлаа да. За энд одоо хэд ч гэдэг. За ингээд үзье болох нь үгүй юу? За ингээд энд ингээд нөгөө хаягчийн ингээд зөв бичээрээ бүх хаяг утасныхаа дугаарыг бүгдийг бичээд за одоо энд ингээд карт нэгдэж байгаа. За энд виза картаа сонгоод энэ картынхаа дугаарыг бичээд за энэ дээр нөгөө картныхаа төгсөх өдөр буюу оноо бичээд энд нөгөө картныхаа ард талд байдаг нууц кодоо бичээд ингээд юу жинхэнэ нэр овгоо бичээл ингээд энийг яг дахиад энэ сайтаас юм захиална гэвэл энийг хадгалчих болдог. Тэгэл энэ дуун. За ингээд энд сайн ажиглаараа одоо нөгөө энд одоо нэг юу чинь ингээ гарч ирж байгаа. Хэдэн доллар байх нь гэл. Тэгэл энэ confirm pay гэл цаашаага явчихдаг. За энд болохдоо зэрэг нөгөө саяын юун дээр shipping картаа энэ хэрвээ free гэж байхгүй бол ийм $4 шуудангийн төлбөр төлөх ёстой. Хэрвээ бид нэр free shipping гэд сонгосон бол энд байхгүй байдаг. Ингээд цаашаага ингээд нэг эднэрийн яасны дараа бүртгэсний дараа мөнгө төлсний чинь дараа шууд нөгөө хаан банк ч юм уу голомт банк ч юм уу тэндээсээ мөнгө төлсний дараа энд энэ 2 хоногийн дотор шалгаж үздэг. Тэгээ шалгасныхаа дараа шууд юу ячдгийг шалгаал тэгэл ерөөсөө дараагийнх нь баталгаажилт одоо нөгөө мөнгө нь яг нөгөө худалдагчийн юунд ороод ирэнгүүт дансанд ороод ирэнгүүт нөгөө худалдагчийн бараагийн чинь боогод ингээд явуулдаг. За энэ дээр ингээд өөрийнхөө захиалгыг сайн шалгана. За энэ дээр болохдоо зэрэг нөгөө ямар бараа захиалсан юу байна уу инээ тэрэ гээд ингээд бүх мэдээллүүд чинь гараад ирнэ. За энэ купон гэдэг түрүүний би хэлсэн нөгөө анх нөгөө худалдагчаас анх орж байгаа хүнд $2 купон ч юм уу эсвэл одоо жишээлбэл $8 юм захиаллаа гэхэд $2 чинь купоны $2 нь хасагдаад $6 авах нь шүү дээ. Гэх мэдчлэгээр. За ингээд ямар нэгэн бараа их таалагдах юм бол одоо ингэж орлоо гэд за ямар нэгэн бараа таалагдаа тэгээ дараа нөгөө маш их удаан яадаг учраас их олон бараа байдаг учраас ингээд зарим нөгөө таалагдсан бараагаа юу яадаггүй олдгүй. Тийм бол энэ тараа ингээд энэ дээр ингээд юу яачдгийг. Ингээд энд тавьчингууд чинь нөгөө одоо юун дотор чинь аккаунт дотор чинь хадгалагдчихдаг гэсэн үг. Одоо нэгсэн дор би ийм барааг аммаар байна гэд ингээд хадгалагдчихдаг. Ягаад гэвэл дараа нь эргээд хайхгүйгээр энд хадгалагдана гэсэн үг. За ингээд Монгол руу нэг ойролцоогоор 10 хоногийн дотор ирж ийлээ бараанууд нь. За ингээд энд одоо энэ том нөгөө юунууд байж байгаа л одоо том баярнуудын өмнө ингээд ийм хямдралууд явагддаг. Тэрийн дор нь ажиглаад за тэгээд дараа нөгөө нэг худалдагчаасаа байнга ингээ бараа аваад байх юм бол нөгөө худалдагч маань одоо жишээлбэл энэ тардаа ингээд 92% хямдралтай гэд ингээд орж ирж байгаа. Тэгэхээр ийм юмнуудыг сайн ажиглаад энэ бол одоо жишээлбэл шинэ жил мартын 8-ны өмнө ингээд хямдарч байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ их 6453-аас за энд Украины мөнгөөр байгаа учраас би энд доллараар нь тавьчихъя. За За энд одоо ингээд хямдарсан юунууд байгаа. За энийг ингээд сайн хараад хамгийн гол нь нөгөө энэ өнгөө сонгоод хамгийн юунууд нь энд одоо ингээд бараа ямар үнэтэй бараа авахаасаа нөгөө купон өөр. За энийг хараараа энэ үеж энэ нөгөө юутай гэсэн үг. Шуудангийн мөнгө төлөхгүй гэсэн үг. Тэгээд энд өнгөнүүдээ сонгоод тэгээд энэ цагийг одоо авч болно гэсэн үг. За энэ ингээд энэ хоёр дахь бичлэг нь ингээд дууслаа.